78 дугаар цэцэрлэгийн багчууд багш эцэг эхийнхээ хамт мод ногоо тайрж цэцэг суулгах зэргээр дурсамж бүтээн бүтээлчээр нэг өдрийг өнгөрүүлв. Тухайн хөдөлмөрч удирдлагыг цэцэрлэгийн зүгээс 3 дахь жилдээ уламжлал болох нь зохион байгуулж байна. За үзэгчдээ бид 78 дугаар цэцэрлэгээс мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр хүүхдүүд өнөөдөр Супер Мариогийн дүрд хуурч өөр тогтсон ажлуудаа хийж байгаа юм. Тухайлбал миний хайртай хүүхдүүд цэцэрлэгээ тогтжуулж байгаа бол энэ хүлэмжинд нарийн ногоо тарьж түүний цаана бол төмс тарьсан байгаа. Мөн одоо энэ талд хүүхдүүд цэцэг суулгасан байгааг та бүхэн харж байна. Харин тэнд бол хүүхдүүд элсний талбай байгуулсан. Мөн хүүхдүүд эцэг эхтэйгийн хамтран мод тарих гэх мэтээр ингээ өөр тохирсон ажлуудыг хийж байна. Энэ алаг нүдэн цэцэг хайрган бол нүчийг харднаа. За. Энэ зүгийн өрн цэцэг удахгүй дэлбэлж байгаа. Энэ болохоор хүн цэцэг. Хүн цэцэг маань дотроо олон өнгө. Хамгийн гоё юм нь ямар юм бэ? Дуртай гахам. Би 78 дугаар цэцэг хийж байгаа. Модонд хамгийн чухал нь юу юм бэ? Модыг хурдан ургуулахын тулд сайн хэдэн мод тарив өнөөдөр? 10. Энэ ямар цэцэг юм бэ? Хасын цэцэг. Тийм үү. Хасын цэцэг яадгийн? Хасын цэцэг хоёулаа ингэж хамт ургадаг. 78 дугаар цэцэрлэгийн 5 бүлэгт 108 хүүхэд суралцдаг. Хүүхдүүд энэ жил 10,000 гаруй цэцэг өрсөлдүүлснээ суулгаснаас гадна агч үхрийнүүд нарс зэрэг 8 төрлийн мод тарьсан юм. Бүлэг бүрээс эцэг эхийн төлөөлөл хүүхдүүдтэй хөдөлмөрч өдөрлөгт идэвхтэй оролцож дурсамжийн байшин зэргийг бүтээж байсан юм а. Яг өнөөдрийн хувьд бол бид энэ дурсамжийн байшингууд хийж байгаа. Тэгээд дурсамжийн байшингуудаа хүүхдүүд яг өөрөө юу хүсэж мөрөөддөг, дурсамжинд нь яг юу үлдсэн бэ те, цэцэрлэгтэй холбоотой ямар дурсамжууд үлдчихэж байгаа гэдгээ зургаар илэрхийлж өгнө бол гаргаж яг энэ хэсгээ тогтчулж байна. Манай охин чинь одоо аавтайгаа хамтарч юм хийх амар дуртай. Тэгээ энэ үйл ажиллагаанд бид тэр хамтарч ажиллахад бас гар нийлэн оролцож байгаа ихэд өнөөдөр ихэд би ажилдаа байлаа гэхэд хүүхдтэйгээ ингээд нэг өдрийг хамтаа өнгөрөөгөөд цаг ингээд үр бүтээлтэй өнгөрөх ийм үйл ажиллагаа ингээд зохиодог болохоор айгүй гоё тааламжтай санагддаг. Тэгээд нөгөө байгальд ойрхон байх цэцэг ургамалтай ойроос харьцаж одоо тэднийг арчлах, ургуулах гэдэг ийм дадлуудыг олгох зорилгоор бид нар ингэж нэг сараас цэцгийнхаа үйлчлэгийг хийгээд 5 сарын 25-ндаа яг ингэж гадна талбайдаа ингэж суулгадаг уламжлалт баяр маань өнөөдөр болж байна. Тэгээд хүүхдүүд маань нэг сард ангидаа үнийг ингээ багш нартайгаа хамт үргэлжлэнийхээ өрөөнд одоо жижигхэн үр бахтан суулгасан бол өнөөдөр ингээд цэцгэлцэн хөөрхөн үргэлжлэнүүдээ цаг агарын таатай үед одоо ингээ гадна талбайдаа төлөвлөгөөний дагуу одоо ингэж гарч ирээд эцэг их асран хамгаалагчдын хамтаар ингэж хийж байгаа нь бол маш их давуу талтай. Бага насны хүүхдүүд мэдээллийг сонсоод хүлээж авахаас илүүтэйгээр өөрөө хийж хурц мэдэрч байж сайн сурдаг байна. Иймээс тус хөдөлмөрч өдөрлөгийг зохион байгуулах болжээ. Хүүхдүүд тарьсан хүнсний ногоо, жимс төмсөө, эрх намар хурааж, үр дүнгийн баяраа хийх юм а.